Надад энэ хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн аянаас явуулж байгаа миний гэр аюулгүй орчин гэдэг энэ одоо ажил бол маш их таалагдсан. Яагаад гэхээр хүүхдийн эмчийн хувьд одоо үндсэндээ 50 жилийн турш надад энэ гэр орондоо байж байгаа хүүхдүүд эрсдэж гэмтэж байгаа тохиолдолд маш их олон таарлаж байсан. Одоо ч гэсэн таарлцаар л байна. Хамгийн сүүлийн жишээ гэх юм бол одоо над дээр хамар нэг ээж ирж байна л да. Яасан гэсэн барай эмчээ үзээд үгүйш манай хүүхдээ хамраас өрөөсөн талын хамраас ерөөс нусгож тогтгоо байчлаа. Тэгээд одоо бас ингээд ойртохоор өмхийн юм шиг үнэртэй байх шиг байх юм гэсэн зовиртой ирж байгаа. Тэгээд хамрын жоохон онголгол харахтал яасан гэхээр зэрэг ноорчсон юу хийгдсэн. Нойлын цас чигдсэн байсан. Тэгээд тэр хүүхдийг бол яаралтай арга хэмжээ авсан л та. Тэгэхээр хүүхэд гэртээ байж байхдаа хүүхэд бол ер нь тэгээд одоо ер нь л одоо нойлоосаа нэг 6 сар тэрнээс дээш болоод эхлэнгүүт маш их сониучхан байдаг. Юм бүхнийг өөрөө туршиж үзэх гэж оролддог. Тийм учраас ер нь бүх юмыг аваад амруугаа хийн, чихрүүгээ хийн, хамарлуугаа хийн, эмэгтэй хүүхэд бол бэлэг эрэхтэн рүүгээ хийн. За энэ бол зүгээр хүүхдийн өөрийнх нь онцлог. Энэ бол орчин тойронтойгоо дасаж одоо орчин тойронтойгоо танилцж байгаа явдал нь. Тийм болохоор тэр хүүхдүүдийг бол бид нэр хянж болгоомжуулж тэр хурц зэрэмгтэй зүйлээс янз бүрийн юм руу орчих вэ гэдэг зүйлээс хамгаалж явах хэрэгтэй. Тэгээд хамгийн бас нэг аюултай юм юу гэдэг вэхээр эмнэлгийн зүйлс байдаг. Эмийн сангаа үргэлж шинжилж хүүхэд хүрхгүй газар тавьж явах хэрэгтэй. За одоо би эмний тухайд овчээрээ. Эмнүүд дундаас хүүхэд маань ямар ч гашуун юм байсан гэсэн нөгөө юм туршиж үзэж амсч үзэж байгаа болохоор им уучдаг, залхичдаг хэн ч мэддэггүй. За над руу уцтал эмчээ таны биччихсэн нөгөө кендин норм гэдэг нэг чихртэй юм бидгийн. Тэрний чинь манай хөлт бөөнөр нь уучлаа яах вэ? Витамин D-г уучлаа, маш их хэмжээний витамин уучлаа. Заримдаа нурофен юм аспирин байсан ингээд уучлаа гэд ингээд уцтдаг. За эсвэл өөрөө хүрээд ирдэг. Тэгэхээр ийм уугаад унтсан юм уу? Ийм уугаад ухаангүй болсон. Эсвэл одоо тийм тохиолдолд маш яралтай одоо хордлого тайлж эхнэлсийн төв рүү их хүүхдээ эрүүл мэндийн төв рүүгээ явахаасаа гадна эсвэл заавал түргэн хүлээх энэ тохиолдолд түргэн хүлээх гэдэг шаардлагагүй. Маш яралтай очиод ходоод энэ уугаад. Эсвэл хүүхд өөрөө ухаантай мөртлөө юм залгсан ууцсан байгаа бол эжэнэр яралтай усуулгаад жоохон базар соттой усуулгаад тэгээд ходоодын угаачаад эмнэлэг рүү аваад очих хэрэгтэй. Гэтэл энэс өөр тохиолдол байж болно шүү дээ. Хамарлууга юм чигдсэн байгаа тохиолдолд энэ бол мэддэхгүй байжгаад тодорхой хугацааны дараа нөгөө тэр нэг над дээрээс хүүхчиг ингэж яах юм бол хамар хоолой эмчтэр очино. Ер нь эрүүл эмч одоо яг мэрэгжлийн эмч хамарж ихэнд орсон юмыг гадны биетэйг авна уу гэхээс биш та нар өөрснөө оролдох юм бол улам цааш нь явуулаад янз бүрийн хүндрэл үүсэх магадaltaй байдаг. Тэгэхээр энийг онцлноо. За гэтэл жишээлх юм бол одоо энэ зайтай хүүхдийн тоглоомын машинууд ер нь зайтай юмнуудыг одоо зай гэж ярьдаг штэ одоо юу гэж хэлдэг юм цэнэглэгчүүд байгаа зай хураагур эднэрийг бол маш болгоомжтой байхгүй бол энэ маань өөрөө улаан хоолой ханыг түлэх ходоод гэцийг тэр чигээр нь түлэх за тэгээд хүүхдийн илгийг гэмтэх эн чинь өөрөө шүлтлэг байдаг учраас ийм аюултай. Надад амьдралд маш их олон тохиолдсон тохиолдлууд бол тэр моциклны аккумуляторыг цэнгэлдэг шүлтнүүд байж байгаа. Тэрнийг ерөөсөө л гэртээ моциклтэй хүмүүс тавьчихдаг. Тэрний хүүхэд нэг балгаал тэгэл ерөөсөө насан туршдаа ирэмдэг зэрэмдэг болдог. Үхэл төрдөг ерөөсөө амьслын зам руу орвол тэгэл үхэн штэ. Тэгэхээр одоо хүүхдүүдэд бид нэр гэртээ байж байгаа тохиолдолд юмнуудаа хараад аль зүйлний ер нь хүүхдээ энэнд хүрж болохгүй гэж анхааруулах тусам хүүхэд тэрэнд төрдөг. Тэгэхээр хүүхэд огт хүрэхгүй газар тавьж хүүхдээс хараас хяналт салахгүй байж хүүхдээсээ харж явах хэрэгтэй. Ер нь хүүхдүүдээ ингээ хараад байж байгаа тохиолдолд би ижээ аав нарт юу загтдаг гэхээр хүүхэд тоглож яснаа гинт чимээгүй болох нь одоо таныг тайвшруулж байгаа хэрэг биш шүү. Энэ бол таныг одоо маш болго хүүхэд яач юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ерөөсөө хүүхдийн нэг онцлог гэвэл тэр болохгүй юм хийчлээ гэж мэдрэмж төрөмгцөө чив чимэг болчдөг. Тийм үед нь яалтай гүйж очиод ам хамрыг үздэг юм одоо яач вэ ээч вэ тэр ийм тариагаа хол байлгаад ингэж ээж аав болгон одоо энэ дэр онцгой анхаарахгүй бол миний амьдралын тохиолдолд маш олон хүүхэд зүү залгих, довч залгих одоо саяны тэр зай хураагуур залгих за тэгэл өөрөө дээрээс нь хурц үзүүртэй юмар нүдээ сохлох, нүдээ гэмтэх одоо
Иймэрхүү тохиолдлууд гарч ирсэн болохоор хайрт эцэг ээж аав нар минь эмээ өвөө нар минь хүүхдээ харахтаа анхаарал болгоомжгүй байж болохгүй үргэлж анхааралтай байгаарай.